Зөөрөө минь сая лайв гэсэн чинь дандаа гацаад аваа болсон шүү дээ. За тэгээд лайв дахиж хий. Тэгээд дээрэс нь лайв үзэх гэсэн чинь зарим хүмүүс болсонгүй гэдэг чат ирээд тэгээд дахиж хийж шүү. Тэгээд тэр хүмүүс манаас үзээд аваарэ. Тэг уцаа хөдөлгөөд байгаа бол уучлаарай. Уул яа ингэж Wi-Fi-ха руутерийн хажууд байгаад байгаа байхгүй би. За өнөөдөр бас нэг гайхалтай өдөр өнгөрлөө. За тэгээд ямар өдөр болсон бэ гэхээр бас нэг боломжийг олж харлаа. Тэгээд тэр боломжоо бас та нартайгаа танилцуулъя. Орлогоо нэмэх сонирхолтой, дээрэс нь дахиад гацаад ах юм аа энэ. Орлогоо нэмэх сонирхолтой, дээрэс нь өрхийн хэрэгцээ, одоо гэрийн хэрэгцээний жишээ нь аяг ч юм уу, маус ч юм уу гэдгээр зүйлүүдийг хямд үнээр авах боломж болно байдгийн байна. Тэгээд энэ нэг би юусоо мэддэггүй байсан. Тэгээд өнөөдөр тэргийг мэдэж авах сургалтанд бүтэн өдрийн турш хамрагдлаа. Өглөөнөөс дээс хойш орой хүртэл бараг суучлаа байхгүй. Тэгээд энэ хугацаанд өөрийгөө тэний юмгүй хаана явжсэн болоо гэж бодлоо. Тэгээд тэр залуучуудыг бүр биширсэн маш олон дэлхийн платформуудыг судлаад монгол хэлнээ ингэж ном дээр хөрвүүлээд хэрхэн амар хялбар баталгаатай байдлаар монгол хүнд хүргэх вэ гэдэг дээр жих өөрөөхөө дайчлан хийсэн энэ номыг өчтөр би өөр захиалгыг гэртээ өргүүлж авчаад өнөөдөр танхимын сургалтаар нь энэ ном дээр агуулга болоод энэ дээрээс илүү агуулгыг авч чадлаа. Тэгээд тэр нь байсан бэхээр за энд гэрэл харагдахгүй байна. Тэр нь за энэ номны талаар ерөнхийдөө тайлбарлаад энэ ном ганцаараа зүгээр нэг уншдаг ном биш ээ. Энэ дотор дэлхийн маш олон худалдааны платформуд байна. Тэгээд энэ дотор бидний мэдхээр бол Taobao, Alibaba, Made in China гэх мэт гэхдээ бүр маш олон байдгийн байна. Тэгээд эдгээрийн талаар юу гэх гэсэн гэхээр энд бидний авдаг үнээс 5-аас 10 дахин хямдхан үнээр байдığım байна. Энэ нь бид жишээ нь одоо өвлийн күрч хэдэн төгрөгөөр авдаг лээ тий. Тэгэхээр тэндээс тэгж авах боломж, хямдхан үнээр авах боломж байна. Нөгөө тэгэр бас бизнес хийх сонирхолтой хүмүүст одоо лайв маань гацхгүй байгаа учраас би дахин ярьж байгаа шүү. Бизнес хийх сонирхолтой хүмүүс тэндээс олноор нь аваад хямдхан үнээр авах боломж бас байдığım байна. Гэх мэтчлэн манай сургалтанд сурж байгаа эмэгтэйчүүд яг гоё өөрийн гэсэн орлогоо бизнес санаа авахд бас энд хэрэгтэй байна да гэж би харсан. Тэгээд өнөөдөр тэр сургалтандаа суучаад ирлээ. Тэгээд бас би ганцаараа сураад явах уу гэж бодоод миний сургалтанд сууж байгаа хүмүүсээс хамгийн үр дүн гаргасан одоо санхүүгийн сахилах баттай болоод амьдралынхаа хувьд ашиг орлогын нэмэгдээд үр дүнгээ гаргасан эмэгтэйчүүдээсээ нэгийг шалгаруулад энэ сургалтанд суух хэрэгээр бэлгэлэхээр болсон юм аа. Яа тэгвэл тэр залуучуудаас бүр маш олон юм сурч болохоор байсан. Тэнд олон орны хэлтэй дээрэс нь энэ одоо энд та нарт төсөл байгаа хгүй. Тэгээд эдрийг ингээд зүгээр товчхон танилцуулахад энд маш олон хөрөнгө оруулагчид оролцсон байна. Дээрээс нь маш олон залуучуудын хүч хөдөлмөр байна. Тэгэхээр энэний зорилго нь бидний гар дээр хамгийн боломжит үнээр заавал ингэж 3 4 5 6 бүр 10 дамлсан үнээр авахгүйгээр хамгийн боломжит үнээр хүргэхийн тулд энэ хүмүүсийн зорилго нь маш гоё санагдсан учраас би энэ хөл аюу бас хийгээд байгаа юм шүү. Тэгээд энэ ном болохоор My App гэдэг нэртэй ном. Тэгээ My App гэх сайт нь бас байгаа. Энэ сайтыг бас сонирхоод үзээрэй. Тэгээд энэ дээр сайтын дотор яаж худалдаа хийх гэд талаар бас тайлбарууд нь байгаа. Дээрэс нь энэ ном маань өөрөө 100 сая төгрөгийн үнэтэй. Тэгээд нөгөө номын баяр болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр 30% хямдралтайгаар бас талбай дээр гарч байгаа мөлий. Би болохоор энэ яг гэртээ өргүүлээд авсан. Тэгээд энэ бас танхимын сургалт өгдөг юм билээ. Тэгээд би өнөөдөр танхимын сургалт дээр яг бодит харилцаагаар үр дүн авал илүү сайн баг гэд надад бас урилга ирээд би сухарлсан. Тэгээд энэ ном өнөөдөр маш олон боломжийг хараад бүр шоконд орсон. Тэгээд бас нэг эмэгтэй гэсэн тэнд очиж шоконд ороод өөх ийм боломж ээд юм гэж хараасаа гэж бодсон. Тэгээд дараагийн зүйл нь бол нэг эмэгтэйчүүд бид нэг хүүхд харж авах гэртээ байх хугацаанд орлогогүй 50,000 цалинтай үедээ гадаад байдлаас гадна сэтгэл зүйн хувьд маш өөртөө ихтгэлгүй болдог. Яа тэгвэл санхүүгийн хувьд хин нэгэнд хараат байх дээрэс нь нөхөр нь бүх зүйлийг болгоод байгаа ч гэсэн яг өөрөө мөнгө олох мэдрэмж шал өөр гэдэг учраас санхүүгийн хувьд сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг учраас яг орлогоо нэмэгдүүлэх нэг арга нь бас энэ байгаасаа гэж би бодсон. Тэгээд бас өөрөө ч бас гэр орондоо юм захиалах хэрэг гарвал бас захиалах боломжтой харсан юм аа. За тэгээд энэ төслийг бас сонирхоод үзээрэй. Бас дээр юм хөөрхөн монгол чатын юутай мөлий.
суглаатай мэлээ. Би нэг өнөөдөр уншуулж үзсэн. 2500 төгрөг очсон. Тэгээд дараагийн зүйл нь эхлээд бид сэтгэл зүйн хувьд өөртөө эерэг олгоод явсныхаа дараа санхүүгийн хувьд цэгцлээд хамгийн сүүлд нь гоё мөрөөдлийн тийм хүчрхэг бага үүсгэцгээе. Яад гэвэл одоо би яг build your brand гэдэг тэр хөтөлбөрт байгаа эмэгтэйчүүдийг хараад бүр ингээд бахархаж байгаа байхгүй. Одоо манай хөтөлбөрт одоо манай менторийн хөтөлбөрт орж байгаа эмэгтэйчүүд бүгд өөрөнгө гэсэн гоё зорилго мөрөөдөлтөй тэрийгээ яриад нэг нэгнийхээ санааг ингээд олон талаас би одоо ингээд ганцаараа хандаа нэг санаа бодол яриад байх өөр хажуугаас ингээд гой гой санаа нэмэрлээд ингээд брэндээ үүсгэх ийм санаа чиний бизнес чи ингүүл зөвөр юм шүү гэд нэг нэгэндээ зөвлөд баг болно гэдэг бол маш хүчтэй байд юм байна гэж харсан. Тэгээд тийм болохоор би яг өөрийн сургалтандаа бас тийм багийг үүсгээсэй гэж бодоод ганцаараа биш хоёр найзтайгаа орж ирээ суралцаасаа гэж бодсон. Тэгэхээр одоо чинь хамт бизнес эрхлэж байгаа бол хоёр найзтайгаа хамт хөгжиж сэтгэлгээ яг нэг зүг рүү харж ижил явна шүү дээ. Тийм учраас хоёр найзаагаа ураад өөрөө 50% өнгөлөлтөөр сурах эрхийг бас бэлгэлж байна. Нөгөө хамгийн сайн үр дүнгээ гаргаад өөрийнхөө амьдралыг өөрчлөөд орлогоо нэмэгдүүлээд энд юу гараад байна. Орлогоо нэмэгдүүлээд өөрийгөө бүрэн дайчилж чадсан тэр эмэгтэйд төлбөрийн 100% буцааж өгөх тийм урамшиллыг зарлаад байгаамаа. Тэгэхээр энэ бүгд ер нь нэг хөшүүрэг болох гэж ийм зүйл хийгээд байгаа шүү би. Яг өөрийгөө дайчлаад нэг өөрийгөө амьдралыг өөрчлөө, өөрийнхөө сэтгэл зүгээ зэгцлээд нэг гоё мөрөөдөл нь ассан, нэг нүдэн гэрэлтсэн тийм эмэгтэйчүүд олон байгаасаа гэж маш их хүсэж байна. Тэгээд миний сургалтын бүртгэл маргааш яг хэцүү хугацаагаар хаагдана. Тэгээд энэ сургалт бол миний яг 2 жил гарангийн хөдөлмөр. Тэгээд 20 сургалтаас өөрөө ингэж толгойдоо шингээгээд үр дүнгийн гаргаад маш их хичээл зүтгэл оюун ухааны хөдөлмөр гаргасан сургалт маань. Тэгээд энийгээ шингээгээд дан ганц миний хөдөлмөр бол бас биш юм чинь ард нь маш олон коучнор, багш, ментор гэд маш олон хүмүүсийн хөдөлмөр шингэсэн тэр зүйлийг би яг өөрийн ертөнцөөрөө гаргаж ирж байгаа тэрнгээрээ л онцлог юм да. За тэгээд энэ бүхнийг бас эмэгтэйчүүдтэй яг надтай адилхан эмэгтэйчүүдтэй хүргээд хамт хөгжөөд тэгээд санхүүгийн хувьд ч гэдэг нэмэлт орлоготой болоод сэтгэл дүүрэн одоо жишээ нь өөртөө хэрэгтэй зүйлээ хинээч хэлүүлэхгүйгээр хинээч хараад байхгүй өөрөө аваад өөрөнгө гэсэн хадгаламжтай хүн чинь сэтгэл зүйн хувьд ч гэдэг гоё юм биш үү. Тэгэхээр өөрөнгө гэсэн хадгаламжтай өөрөнгө гэсэн мөнгөө ингээд цагшин зарцуулцдаг тийм гоё бие даасан эмэгтэйчүүд болцгоё гэж уриалаад энэ хөө сургалтаа бас зарлж байгаа шүү. Тэгээд ер нь хөтөлмөр маань 3 багц байгаа. Эхнийх нь хэсэг нь сэтгэл зүйтэйгээ ажиллах хэсэг, сэтгэл готролтой ээжүүдэд дээрэс нь сэтгэл зүйн хувьд нөгөө гаднаас шалтгааллахгүйгээр өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай байх талаар дараагийн хэсэг нь болохоор санхүүгийн сэтгэлгээний талаар одоо сэтгэл зүйн маань болсон юм чинь санхүүгийнхаа сэтгэлгээг тэлье яаж нэмэлт орлоготой болж болох вэ? Энэ дэлхийн хүмүүс чи яаж сэтгэхэд идэх юм бэ гэдэг талаар хамгийн сүүлд нь мөрөөдөл зорилгоо төлөө яаж явах юм, цагаа хэрхэн төлөвлөх юм, цагийн ямар төлөвлөгөөнүүд бидний амьдрал Монгол хүнд зохицдгийг гэдэг талаар ерөөдөө тайлбарлана. Бид цаг хугацаа 24 цагийг өнгөрөөд байгааг анзаарахгүй нэг л мэдэд өнгөрцөн байдаг. Гүр ашигтай ч юм уу, ашиггүй ч юм уу нэг хийнэ гэж дайрал байдаг тийм. Тэгэхээр яг цагийн менежментийн талаар тэгээд за цагаа зохицуулж хүмүүстэн дараа нь чөлөөт хэсэг нь болохоор би арьс арчилгаа, үрс арчилгаа энэ гадна талдаа яаж анхаарах юм гэдэг талаар яг судалсан зүйлүүдээ бас хуваалцаад яг шинжилгээ ухааны талаас нь яг гадуур яг сайн гэдэг зүйл чинь шинжилгээ ухааны талаас сайн юм уу, муу юм уу гэдэг талаар нь тайлбарлах юм. Дээрэс нь амжуул нэг хичээлээр хүүхдийн хүмүүжлийн талаар судалсан зүйлийг тайлбарлана. Би энэний өмнө хүүхд хүмүүжлийн талаар сургалт зарлаж байгаа тэрийг хойшлуулсан. Тэрний яагаад хойшлсан бэ гэхээр тэр сургалтыг хийхэд би ганцаараа дээрэс нь яг сургалт болгох төвшөнд байсан ч гэсэн тэрийг яг олон баялаг багаар болох юм байна гэж харсан. Тэгээд хойшлуулсан. Тэгээд яг сургалтын яг стандарт нь ямар гэдгийг юу гэдэг ингээд судлаад одоо явж байгаа хгүй яг тэр хүүхдийнхаа. Тэгээд хүүхд хүмүүжил сэтгэлгээтэй ажиллах тал дээр арт терапи хүүхдийн сэтгэл зүйч гэдэг хүмүүстэй хамтраад тийм бүрэн тийм гоё багийн сургалт болгож энэ сургалтыг амжилттай явуулсныхаа дараагаар зарлана гэж бодож байгаа шүү. Тэгээд би нэг бар ээж сургалт зарлаад тэрийг хойшлуулсан тийм шалтгаантай байсан. За тэгээд ер нь ингээд хараад сүүлийн үед ингээд бодоод ингээд дүгнээд ингээд олон хүмүүстэй ингээд уулзаа сургалт гээд явж байхад хамгийн гоё зүйл нь гэж багаараа байж байгаа зүйл маш хүчтэй юм байна.
олон хүний санаа гэдэг чинь нэг талаасаа гаргаад нэгнийхээ санааг хүчрхэг болгож өгд юм байна гэдгийг анзаарсан. Тэгэхээр нэг хүнд ангаараа бодоод ах өөр харин олон зүйлийг олон талаас нэгээд ах өөр. Тэгэхээр ингээд сургалтууд гоё хамтарч ороод идэх нь бас ийм чөлтэй бидг юм билээ шүү гэд. Тэгээд энэ хөл аваа өндөрлөе. Тэгээд өнөөдрийн танилцуулсан зүйл маань MyApp гэдэг энэ Монгол залуучуудын төсөл байгаа. Одоо орчин үеийн торгоны зам гэдэг. Энэ нь бидний гар дээр ямар нэгэн дундын зуршлагчгүйгээр бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой тийм Монгол залуучуудын сэтгсэн тийм платформуд, худалдааны платформын төсөл байгаамаа. За тэгээд эндээс та жишээ нь нэг ойм савлаа гэхэд энд байгаа өмнөөс хамаагүй юмтхан үнээр аавна. Тэгээд дээрэс нь гих мэдчлэн юу бүх энэ бүр ингээд дэлхийн дэлгүүрт орсон юм шиг санагдчихжээ. Энийг ингээд доторх нь уншихад бага ангийн хүүхдэд ч ойлгохдохоор бичсэн. Тэгээ би энийг яагаад ингээд яриад байгаа юм бэ гэхээр энэ Монгол залуучуудын төсөл зорилго нь маш гоё эс учраас надад таалагдсан учраас ингэж ярьж байгаа шүү. Тэрнээс намайг сурталчлаарай лайв хийгэр мэгэр гэж юусэн хэлээгүй. Тэгээд надад энэ цаад гоё төслийнхэн зорилго нь ямар гоё юм бэ? Яг ингэж Монгол хүмүүс яг өөртөөхөө яг одоо тэр урдж гин үү, солонгосч гин үйлдвэрс үнээс нэг жоохон үн нэмүүлээд авахд л бидний авч байгаа үнээс 5 10 дахин бага үнээр авах юм биш дээ гэдгийг харчаад би бүр шоконд орчод өнөөдөр тэгээд пост оруулаад тэгээд энэ миний сургалтанд суусан хүнд адилхан бэлгэлээд бас адилхан шоконд оруулъя гэж бодсон. Тэгээд хамгийн онц сурагчтай яг энэ сургалтанд сурах тэр залуучууд дээр очих сурах эрхийг бэлгэлнэ. Тэгээд бүгдэнд амжилт хүсье, сайхан амраарай. Тэгээд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, сэтгэл зүйн хувьд эрх чөлөөтэй, тэгээд дээрэс нь сэтгэлгээний хувьд эрх чөлөөтэй болоорой гэж уриалъя. Тэгээд сайхан амарцгаагаарай. Өнөөдөр жоох орой лайв ичлээ. За сайхан амарцгаараа баяртай.